Та Тикэдкигийн тухай сонсож байсан уу? Тикэдкэ бол Японы хамгийн аимшигтай сүнснүүдийн нэг юм. Тэр хөөрхөн охин байсан ч маш дотогшоогоо чимээгүй нэгэн байжээ. Сургуулийн хүүхдүүд нь түүний ичимхий занг ашиглан байнга дарамтлагдаг байсан. Нэг өдөр хэсэг дээрлэгч хүүхдүүд түүнийг зүгээр л тоглоомоор галт тэрэгний зам руу түлхчихжээ. Өрөвдмөр охин тусламж гуйж орилсон ч тэд инээлдээд яваад өгчээ. Охин орилж гуйж уйлж байтал галт тэрэг ирж түүнийг дайрч биеийг нь хуваан тасалжээ. Түүний доод бие тасарсан ч охин шорон дээгүүр мөлхөж тусламж хүсэн хашгирсаар цус алдаж шүн дунд ганцаар ухсан гэдэг. Түүнээс хойш тэр сүнс болсон бөгөөд шүн оройн цагаар хөлгүүгээр гар дээрээ мөлхөн өшөө авдаг болсон. Тэр шүн гудамжаар хэрэн тэнүүжилж алдаж орхисон хөлөө хайдаг. Хүмүүс түүнд Тикэдкэ хэмээх нэр өгсөн нь түүний гарын яс газар шүргэн тик гэх чимээ гаргадагтай холбоотой. Хэрвээ шүн алхаж явахдаа таны араас тик гэх чимээ сонсвол чи зүхтах ёстой. Тэр үнэхээр хурдан, бүр машинаас ч хурдан. Хэрвээ тэр чамайг гүйцвэл хурц сүхээр чамайг хоёр хувааж, чиж бас түүний адилхан амгүй хагас биетэй сүнс болох болно. Тиймээс хэрвээ шөнөөр алхаж явахдаа хойноосоо тик гэх чимээ сонсвол чи зүгээр л хурдан зүгт.